Харин дээрх мэдээллийн өгөгдлийн сан эсвэл захимд системд оруулах шаардлагатай. Ажил мэргэжлийн зөвлөх нь мэдээллийн их үүсвэрүүдийн судалгааг хийж, мэдээлэл цуглуулсны дараа мэдээллийг системчлэнэ. Мэдээллийг системчлэх гэдэг нь цуглуулсан мэдээллийг бүтцэлсэн байдлаар зохион байгуулж, түгээмэл хэрэглэх боломжтой болгох үйл явц юм а. Энэ нь ажил мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, боловсруулах болон боловсролын системд ашиглахад чухал үүрэгтэй. Мэдээллийг системчлэх үе шат. Мэдээллийг ангилах гэдэг нь тухайн мэдээллийг хөдөлмөрийн зах зээлийн ажил олгогчийн шаардлага, боловсролын салбарт суралцах боломжуудын мэдээлэл гэх мэт төрөлжүүлэх явдал юм а. Жишээ нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад ажилгүй иргэнд гэх мэт төрөл бүрийн зорилттой бүлгийн онцлог хэрэгцээгээр нь томьёолох, газар зүйн байрлалын хувьд Улаанбаатар хот орон нутаг бүсээр ангилдаг. Нэгт нь мэдээллийг стандартчлах. Мэдээллийг стандарт форматад оруулах, жишээ нь эдийн засгийн салбаруудын ангиллал, ажил мэргэжлийн ангилал нь ISO код. Хүснэгтийн талбаруудын тайлбар нь нэгт нь дугаар, хүснэгтийн мэдээллийн дугаарлал. Хоёрт нь ажил мэргэжлийн нэр, тухайн ажил мэргэжлийн албан ёсны нэр. Гуравт нь ангиллалын код, ажил мэргэжлийг тодорхойлох дугаар эсвэл код. Дөрөвт нь тодорхойлолт буюу зорилго, ажил мэргэжлийн үндсэн зорилгыг тайлбарласан товч бичвэр. Тавт нь үндсэн үүрэг хариуцлага, ажил мэргэжлийн гол үүрэг хариуцлагуудын жагсаалт. Зургаат нь шаардлагатай ур чадвар, ажил шаардлагадах ур чадварын жагсаалт, жишээ нь техникийн ур чадвар, харилцааны чадвар гэх мэт. Долоот нь боловсролын түвшин, шаардлагатай боловсролын зэрэг, магистр, бакалавр, мэргэжлийн үнэлэх гэх мэт. 8-т нь туршлага, ажил мэргэжилд шаардлагадах ажлын туршлагын жил. 9-т нь төрөл, ажил мэргэжлийн ажлын цагийн төрөл, бүтэн цагийн, хагас цагийн гэрээт гэх мэт. Өгөгдлийг нэгтгэхэд ашиглах кодчлол болон хэмжүүрийг тогтоох, нэгдсэн маягт батлах гэх мэт. Хоёрт нь мэдээллийн сан үүсгэх, өгөгдлийн сан байгуулах, мэдээллийг хадгалах, боловсруулах, хайх боломжтой мэдээллийн сан үүсгэх. Жишээ нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн нэгдсэн сан. Энэ нь зөвлөгөө мэдээлэл өгөхөд шаардлагатай мэдээллийг агуулсан байх. Цахим платформ ашиглах, вебсайт, аппликейшн, дотоод мэдээллийн систем ашиглан хэрэглэгчдэд хүргэх. Холбоос үүсгэх гэдэг нь ажил мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, сургалтын төвүүд, хөдөлмөр, боловсролын байгууллагуудыг нэгтгэсэн платформыг бий болгох. Хэрэглэгчдэд зориулсан хэрэглээний хэрэгслийг хөгжүүлэх. Хайлт хийхэд хялбар интерфейс боловсруулах. Мэдээллийг виртуал хэлбэрээр харуулах, график, диаграм, газрын зураг гэх мэт. Мэдээллийг хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн боловсруулсан тайлан гаргах. Мэдээллийг шинжлэх. Мэдээллийн үнэн зөв байдлыг хангахын тулд тогтмол шинжлэх. Хуучирсан, хамааралгүй мэдээллийг устгах. Өгөгдлийн их үүсвэрүүдийн шинжилттэй уялдан өөрчлөлт хийх. Мэдээллийг системчлэх нь ажил хайгч, ажил олгогч зөвлөхүүд мэдээлэлд хялбар шуурхай хандах боломж, бодлого хэрэгжүүлэх түвшинд шийдвэр гаргах үйл явцыг дэмжих, боловсрол, хөдөлмөр эрхлэлт холбогдох бусад салбаруудын уялдаа холбоог сайжруулах ач холбогдолтой юм а. Энэхүү үйл явц нь ажил мэргэжлийн чиг баримжаа болон хөдөлмөрийн зөвлөх үйлчилгээг үр ашигтай болгох суурь болж өгдөг. Бүрэлдэхүүн хэсэг, мэдээллийн менежмент. Ажил мэргэжлийн зөвлөхийн мэдээллийн сан. Ажил мэргэжлийн зөвлөхийн мэдээллийн сан нь ажил хайгчид, сурагчид болон хөдөлмөр эрхлэгчдэд зориулан ажил мэргэжлийн чиг баримжаа, сургалтын боломж, хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал зэрэгт хамаарах мэдээллийг хадгалж, удирдах, түгээдэг систем юм а. Энэ нь ажил мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үр дүнтэй, хүртээмжтэй болгоход ашиглагддаг. Мэдээллийн санд багтах үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд нь нэгдүгээрт нь хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, ажил олгогчдын эрэлт хэрэгцээ, ур чадварын шаардлага, ажлын байрны хэтийн төлөв, ажиллах хүчний эрэлт нийлүүлэлт, мэргэжлийн чиг баримжааны мэдээлэл нь мэргэжлийн ангиллал тодорхойлтууд, ажлын байрны үүрэг хариуцлага шаардлагууд, карьерийн замнал, ахиж дэвших боломж. Гуравт нь боловсрол сургалтын мэдээлэл нь ихтэй сургуулиуд, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд, сургалтын төвүүдийн мэдээлэл, сургалтын чиглэл, хөтөлбөр, төлбөр, элсэлтийн шаардлага, тэтгэлэг, дадлаг хийх боломжууд. Дөрөвт нь ажил хайгчийн мэдээлэл. Зөвлөгөө хүсэгчдийн ур чадвар, боловсролын түвшин, ажлын туршлага, зорилго, сонирхол, карьерийн төлөвлөгөө. Тавт нь ажил олгогчдын мэдээлэл, ажлын байрны зарууд, шаардлага, нөхцлүүд, байгууллагын танилцуулга, холбоо барих мэдээлэл. Зургаат нь хэрэглэгдэхүүний сан,
карьер төлөвлөлтийн гарын авлага, зөвлөгөөний материал, тестийн сан, CV, анкет бэлтгэх загварууд, зөвлөмжүүд. Мэдээллийн сангийн онцлог хэрэглэгчдэд ээлтэй бүх мэдээллийг нэвтгсэн бусад системтэй уялдаа холбоотой хөдөлмөрийн зах зээлийн эрэлт чиг хандлага, ажлын байрны шаардлагад нийцүүлэн тогтмол шинжлэгддэг байх шаардлагатай. Мэдээллийн сан нь ажил мэргэжлийн зөвлөхүүд нь үнэн зөв мэдээлэлд суурилсан зөвлөгөө өгч, ажил хайгчдын шийдвэр гаргалтыг дэмжснээр зөвлөгөөний чанар сайжирч хөдөлмөр эрхтлийн түвшин нэмэгдэнэ. Мөн хөдөлмөрийн зах зээлд оролцогч талуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн цахим системээс үйлчилгээ авах хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд хялбар хүртээмжтэй болох, бодлого боловсруулагчид хөдөлмөрийн зах зээлийн талаар судалгаа хийхэд дэмжлэг болох ач холбогдолтой. Энэхүү мэдээллийн сан нь ажил мэргэжлийн зөвлөх үйлчилгээг илүү үр дүнтэй, хүртээмжтэй болгох чухал хэрэгсэл юм а.